За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг Түмэн амгаланг эрмэнчлээ. За бид өнөөдөр бол олон нийтийн харилцааваас сэтгүүл зүүн талаар ярилцах гэж байна. За тэгэхээр бол юуны өмнө бид сэтгүүл зүг ойлгох, за олон нийтийн харилцаа PR-ыг тодорхойлох суур асуудал болох энэ олон нийтийн харилцаа гэж юу юм бэ гэдэг энэ ерөнхий ойлголтоос өнөөдрийн яриагаа эхлэе. Тэгэхээр би өөрөө энэ слайдн дээр бол олон нийтийн санаа бодол, стереотип, ажилсал гэсэн ийм гурван ойлголтыг бол одоо энэ олон нийтийн харилцааг ойлгох түлхүүр одоо ийм үзэл баримтлалын ойлголт юм а гэж ингэж одоо үзүүлж байгаа юм. За яагаад вэ гэвэл өнөөдөр бол бид бол одоо олон нийтийн ийм одоо хүчтэй нөлөө өгөх ийм нийгэм цаг үед амьдарч байна. За энэ маань бол мэдээж одоо аж үйлдвэржилт, хотчлт гэх тийм ээ нийгэм, соёлын хүчин зүйлтэй холбоотой. Нөгөө талаас бол хүний нийгмийн одоо мөн чанар болох одоо хамгийн гол зүйл бол харилцаа гэдэг зүйл байдаг. Тэгэхээр харилцааны хүчин зүйлээр бол нийгэм маань бол өөрийн гэсэн одоо дэг журам хэм хэмжээ үнэлэмжийг одоо бий болгодог. Тэгэхээр ер нь нийгэм гэж юу юм бэ гэвэл нэг талаас бол мэдээж тийм ээ одоо тодорхой одоо дэг журам гэдэг зүйлийг дээр бол тогтж байдаг. Нөгөө талаас тэр дэг журмыг хангах хэм хэмжээ гэж байдаг. Тэгэхээр энэ хоёрыг одоо холбож нийлүүлэх хамгийн гол одоо хүчин зүйл маань юу вэ гэвэл одоо харилцаа юм. Тэгэхээр бол одоо өнөөдөр зүгээр Homo sapiens гэдэг бидний өвөг дээдсийн өнөөгийн одоо ийм төвшөнд хүрсэн нэг одоо гол байгалийн бус хүчин зүйлийг бол харилцаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл одоо Homo sapiens-тэй хамт амьдарч исэн Неандертал гэхэд бол хүч чадлын хувьд, амьдрах төсвөр төвчээрийн хувьд, за мөн одоо багаж техникийн хэрэгслийн хувьд ч гэсэн одоо бидний өвгдээс Homo sapiens илүү байсан гэж үздэг. Гэтэл хүний өвгдээс яагаад үлдэж хоцорсон бэ гэвэл гол нь бол одоо нийгмийн харилцаа өндөр зохион байгуулалттай байсан. Хүн Homo sapiens бол өөрийн одоо овог, эгч дүүс, ах дүүстэйгээ харилцаа холбоотой байсан. Гэтэл Неандертал бол тийм зожиг тийм ээ бие даасан ийм амьдралтай байсан гэж үздэг. Тэгэхээр би энийг яагаад онцолж байгаа юм бэ гэвэл ер нь харилцаа гэдэг зүйл маань бол өнөөдрийн бидний нийгмийг бүтээж бий болгож байгаа тодорхой үнэлэмж тийм ээ итгэл үнэмшлийг бий болгож байгаа. Тэрнийхээ хүрээнд тодорхой одоо дэг журмыг одоо хүлээн зөвшөөрч байгаа. Тэр хүлээн зөвшөөрсөн дэг журмаа хэм хэмжээгээр одоо баталгаажуулж даган мөрдөж байгаа. Энэ нийгэмшлийн энэ цагир орчин бол өөрөө энэ харилцаа гэдэг ойлголттой холбоотой юм. За тэгвэл бол яг олон нийтийн хүрээнд, массын хүрээнд харилцаа маань юуг бий болгож байна гэвэл энд бол одоо нэгдүгээрт олон нийтийн санаа бодол гэдэг одоо ийм зүйлийг одоо бий болгож байна. Тэгэхээр олон нийтийн санаа бодол бол мэдээж одоо судлаачид янз бүрээр тодорхойлсон байдаг, хүмүүс ч гэсэн өөрсдийн үзэл бодолтой байдаг. Тэгэхээр олон нийтийн санаа бодлыг бол миний хувьд бол өнөөдөр юу гэж харж ойлгож байна гэвэл энэ бол ямар нэгэн асуудлын тухай, үзэл бодлын тухай тийм тодорхойлт юм уу, номлол юм уу, үзэл суртал биш юм. Энэ бол ерөөсөө санаа бодлуудын эрэмб гэж ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл одоо 90-ад оноос хойш Монголын нийгэмд олон нийтэд байгаа хамгийн чухал асуудал юу вэ гэвэл одоо ядуурл, ажилгүйдэл, үнийн өсөлт гур бол ер нь дээр дороо ороод явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл олон нийтийн санаа бодлын хувьд бол хамгийн одоо гол зөнгөлөгч асуудал нь юу вэ гэвэл бид саяны гурван зүйлийг хэлж болж байгаа. Нөгөө талаар бол энэ одоо Монголд одоо ажилгүйдэл их байна, ядуурл, баян хоосны ялгаа байна гэдэг энэ санаа бодол бол өөрөө нийгмийн тийм ээ одоо энэ олон нийтийн цаг үеэ өөрийнхөө одоо улс орон за эсвэл тодорхой асуудал жишээлбэл одоо шүүхийн тогтолцооны асуудал гэдэг юм уу энэ зүйл дээр бол үнэлж дүгнэж ойлгох тийм суур нь одоо болж байдаг. Тийм ч учраас бол одоо жаахан шүүмжлэлтэй талаас нь хэлэх юм бол шүүг бол одоо мөнгөтэй хүнд үйлчилж байна гэдэг ч юм уу тийм ээ ийм одоо хандлага үзлийн тэр саан суур нь бол өөрөө энэ ажилгүйдэл ядуурл гэдэг зүйлтэй манчил холбоотой гэдэг юм уу. За эндээсээ үүдээд стереотип өөрөөр хэлбэл махчилж орчуулах юм бол одоо хөвшмөл дүрл гэж байгаа юм л да. Дүр төсөөлөл. Жишээлбэл одоо саяны ярьсан зүйлтэй холбоход бол
шүүхийн байгууллагын талаарх ер нь зөнгөлөг стереотип жишээлбэл ямар байна вэ гэвэл одоо тийм ээ одоо шударга биш ч гэдэг юм уу, тэгш бус ханддагч гэдэг юм уу, эсвэл одоо мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст илүү одоо аялдан дагалддаг ч гэдэг юм уу. Энэ бол одоо өөрөө стереотип буюу дүр төсөөл юм. Тэгэхээр энэ стереотип яагаад одоо энэ олон нийтийн дунд их хүчтэй байт юм бэ гэвэл мэдээж олон тайлбар бий. Зүгээр хамгийн гол зүйл нь бол хүмүүс бол одоо ямарваа нэгэн тогтолцоо, үйл явдал, үзэгдлийн тэр нарийн ширийн мөн чанарыг одоо мэддэг. Нөгөө талаар бол хүн бол одоо бас оюун дүгнэлтээрээ энэ бүхнийг ухаж дүгнэж ойлгохыг бас хүсдэг. Хүн бол ерөөсөө автоматар альва зүйлийг үнэлж ойлгох дуртай байдаг. Тийм ч учраас бол бидний ухамсарын хувьд бол юу гэдэг вэ? Бид аль болохоор амар байдлаар, хялбар байдлаар альва зүйлийг үнэлж дүгнэх ийм ирмэлзэл сонирхолтой байдаг. Тийм ч учраас бол энэ стереотипийн үйлчилж байгаа гол хүчин зүйл нь бол тэр одоо зүйлийн талаар бол тийм ээ нэгэнт хүмүүсийн ярьж байгаа ерөнхий тэр дүр төсөөллийг ашиглаж үнэлэлт дүгнэлтээ хийх юм хандлагатай байдаг. Тийм учраас жишээлбэл тодорхой нэг асуудлаар шүүхийн хаалга татахтай хүн бол энэ стереотипээр л одоо төсөөлж тухайн байгууллагын хаалгыг одоо босхийг давдаг. Тийм учраас бол хүмүүс бол одоо өнөөдөр хэмзэг болцсон байна л да, тийм ээ. Ялимгүй нэг жижиг даалдаач гэдэг юм асуудал байхад үүнийг бол ихээр одоо цочирдож хүлээж авдаг. Тэгэхээр энэ бол өөрөө цаанаа бол юу гэвэл стереотип гэдэг юм маань үйлчлээд байгаа. Зүгээр ер нь стереотипийг нөгөө талаас нь хэлэх юм бол энэ бол нийтийн төөрөгдөл. Өөрөөр хэлбэл одоо шууд утгаараа бол энэ бол яг үнэн бодит юм дүр төсөөл биш. Ерөнхийдөө бол одоо бусдыг даган давр байж ажилласдаг, бусдын тэр үг үзэл бодлыг итгэн үнэмшдэг хүний нэг ийм мөн чанартай их холбоотой юм. Тийм учраас ажилласал даган дуурайл гэдэг бол одоо олон нийтийн одоо мөн чанар. Ер нь олон нийт гэж юу юм бэ гэвэл хамгийн гол зүйл нь бол сэтгэл зүйн одоо нэгдэл, ажилласал үүний даган дуурайл гэж одоо бид нар ойлгож болох юм. Тийм учраас бол өнөөдөр тийм ээ тодорхой одоо асуудалд хүмүүсийн хандж байгаа ерөнхий үйлдэл бол одоо адилхан байдаг. Жишээл одоо юу гэдэг чинь манайд бол одоо шүүхтэй холбоод ингээ ярихад их одоо хил амтаа ч гэдэг юм уу, их одоо хаш гарсан ч гэдэг юм уу, энэ бол илүү тийм одоо хүнд нөлөөлдөг гэсэн нэг тийм даган дуурайл ажилласлын одоо хэв маяг жишээлбэл ноёрхож байна л да. Зөв цааш нь яхаа шүүмжлэх юм бол ер нь Монголын нийгэмд өнөөдөр би гэдэг одоо хандлага, өөрийгөө дээдлэх энэ одоо хандлага бол хит их давмгайлж байгаа. Би бол оюутнуудтай хэлдэг. Өмнөх үеийнхэн бол альва нэг юм их шүтэж амьдэрдэг байж, өнөөгийн хүн бол шүтүүлж амьдарч байна гэж. Тэгэхээр энэ ажилласал даган дуурайл гэдэг зүйл маань бол өөрөө өнөөгийн одоо хувь хүний ертөнцийн ингээ харах юм бол одоо энэ шүтүүлэх, өөрийгөө дээдлэх, би хэмээх одоо хандлагыг онцлох энэ зүйл рүү бол одоо илүү хүчтэй байна гэж хэлж. Тэгэхээр энэ гурван асуудал дээр бол ерөнхийдөө энэ олон нийтийн харилцаа гэдэг энэ одоо юу гэдэг юм бэ? Одоо энэ механизм гэдэг юм уу, тогтолцоо гэдэг юм уу, үйл явц гэдэг юм уу, тийм ээ одоо оршин тогтнож байд юм байна. Тэгэхээр энийг бол шүүхийн байгууллагын шүүгчид, мэрэгжилтнүүд их сайн одоо ойлгож явах ёстой. Яагаад гэвэл эрх зүйн орчин, эрх зүйн ухамсар гэдэг бол их тустай ийм ертөнц. Олон нийт гэдэг бол өөр одоо зүйлээ. Энд бол хүмүүс бол аль болохоор бол тийм ээ одоо нийтээрээ тийм бий болсон тийм одоо үзэл санаа асуудал дээр одоо тодорхойлож байдаг. За ингээд ерөнхий одоо суураас гадна ярьлаа. Энээс гадна одоо бид асуудлыг илүү нарийчилж одоо харъя. Жишээлбэл одоо PR гэж юу юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр маш энгийн одоо том ёол нь бол энэ олон нийтийн санаа бодлыг одоо эргээр одоо төлөвшүүлэх, бий болгох гэдэг одоо асуудал. Эрх зүйн одоо хүрээнд жишээлбэл олон нийтийн эрх зүйн ухамсар гэдэг бол өөрөө их одоо чухал зүйл байдаг. Энэ бол өөрөөр хэлбэл одоо олон нийтийн санаа бодол юм. Тэгэхээр бол одоо шүүгч адилхан ямар нэгэн засаглал эрх мэдэлч адилхан оршин тогтнох нөлөө өгөхий байх хамгийн гол одоо хүчин зүйл нь бол одоо итгэл үнэмшил гэж зүйл байна. Тэгэхээр одоо хуулийг дээдлэн, хуулийг баримтлан гэдэг бол иргэний хувьд бол түүнд одоо итгэж үнэмшдэг, түүнийг дээдэлдэг ийм одоо санаа бодол ухамсар одоо бий болох ёстой асуудал. Тэгэхээр бол шүүхийн байгууллагын хувьд бол яг энэ дээр ярихад бол энэ өөрөө одоо олон нийтэд харилцах одоо хамгийн гол бөгөөд том өргөн цар хүрээтэй асуудлын нэг. Тэгэхээр ер нь бол хууль
одоо юу гэдгийг хэрэгждэг бай, хууль одоо мөнгөтэй хүнд үйлчлэлтэй гэдэг энэ санаа бодол бол өөрөө энэ хуулийн одоо дээдлэх ёс дагам мөрдөх, баримтлах энэ одоо үйл явдал гэдэг юм үр нөлөөнд бол маш одоо сөрөг нөлөөтэй гэдгийг та бүхэн бол ойлгож байгаа. Тийм болохоор бол ерөнхийдөө одоо дээд түвшиндээ адилхан тухайн хувь шүүгч адилхан аль болохоор одоо нийгэм тийм ээ олон нийтэд бол энэ хуулийг одоо дээдлэх нь ямар чухал юм бэ? Хууль шүүх тогтолцоо бол өөрөө бас томоохон шинжилэл хийгээд тэрнийхээ одоо үр дүн хүртэж байгаа гэдэг ч юм уу. Эсвэл ер нь одоо тэр хуулийн асуудал дээр байгаа олон нийтийн мэдхийг хүсээд байгаа, ойлгохыг хүсээд байгаа тэр асуудлыг бол илүү энгийн тийм ээ одоо тайлбарлах, хүлээцтэй хандах ийм одоо үйл явц бол байх ёстой. Ер нь төрийн байгууллагын PR-ийн гол одоо зарчим бол нэг одоо мессежийг, нэг үзэл бодлыг олон нийтэд хүргэх явдал. Түүнээс одоо ингээд зүгээр яг энэ дээр бол би хэлэхэд одоо энэ телевизийн одоо янз бүрийн хуулийн нэвтрүүлгүүд байна л да. Энэ дээр одоо өмгөөлөгч гэдэг юм уу, хуульч гэдэг юм уу. За зарим тохиолдолд одоо бас асуудлаач гэдэг юм уу энэ хуулийг одоо янз бүрээр одоо ингээд тайлбарладаг. Тэгэхээр энэ нь бол ерөнхий массынхаа олон нийтийнхаа тэр санаа бодлын хүрээнд их зөрчлийг одоо авчирдаг. Тэм учраас бол яг энэ асуудал дээр шүүхийн байгууллагын хувьд бол энэ үзэл бодол санаа бодлыг одоо төлөвшүүлэгч, тогтоогч, үзэл санааных нь лидер тийм ээ тэргүүлэгч одоо байх нь бол өөрөө одоо их юм чухал одоо үүрэгтэй асуудлаа гэж энэ дээр бол одоо нэмж хэлэх байна. За дараагийн PR-ийн үндсэн ойлголтын тодорхой нэг зорилго шалтгааны төлөө зохион байгуулагч мэдээллийн үйл ажиллагаа гэж. За энэ нь бол мэдээж одоо бас шинэ хууль батлагддаг юм уу? Эсвэл тодорхой одоо олон нийтийн анхаарал сонирхлыг татсан үйл явдал хэрэг асуудал гардаг юм уу? Ийм тохиолдолд бол энэ зорилгот мэдээллийн үйл ажиллагаа гэдэг бол өөрөө их чухал үүрэгтэй. За яагаад вэ гэвэл дөрөвний ярьсан тийм ээ олон нийтийн санаа бодлыг эргээр төлөвшүүлэх гэдэг одоо том зорилго байна. А нөгөө талаар бол ер нь зөв үнэлэлттэй хүнэл зөв ойлголтыг бид нийгэмд одоо бий болгохын төлөө тодорхой одоо мэдээллийн ажлыг тийм ээ жишээлбэл одоо юу гэдгийг хэвлэлийн баг гурал байд юм уу? Эсвэл одоо сонин хэвлэлд ярилцлага өгдөг юм уу? Эсвэл одоо ямар нэгэн нэвтрүүлэгт оролцдог юм уу? Хилэлцүүлэг хийдэг юм уу? Өөрөөр хэлбэл тэр зүйлийг бол дистралтай тийм ээ зохион байгуулалтаар ингэж одоо хийх нь чухал. Ягаад бол өнөөдрийн хувьд бол бид бол мэдээллийн нийгэмд амьдарч байна. Хүмүүсийн хувьд бол мэдээлэл гэдэг зүйл бол одоо ус агаар мэт тийм ээ одоо хэрэгтэй зүйл болж байна. Тийм болохоор бол яг энэ нөхцөл орчинд нь бид нийцүүлж мэдээллийг одоо зорилготойгоор хүргэх ёстой юм. За эндээ бол одоо мэдээж тийм ээ одоо хүнд юуны тухай ямар хэрэгслээр хүргэх үү гэх юм гурван одоо асуудал байгаа. Тэгэхээр энэ гурван одоо асуудлыг зөв онцтой одоо стратеги уялдаа холбоог нь тодорхойлж ингэж одоо зохион байгуулах хэрэгтэй. За энэний үр дүнд бол юу бий болох байг бол одоо түрүүний ярьсан одоо эерэг тийм ээ ийм ойлголцлын харилцааны санаа бодлын ийм орон зай орчин бий болно. За мэдээж одоо нэр хүнд итгэл үнэмшил гэдэг одоо зүйл бол бий болно гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ дээр бол одоо яг бид яг зүгээр ингээд бас заримдаа ийм зоригтой гэхлээр хит ихт одоо албаны хит их ийм тууширсан хит одоо мэрэгжлийн төвшний одоо мэдээлэл түгээх гэж андуураад байдаг л да. Энэ бол тийм биш юм. Маш энгийн одоо байдлаар яг л одоо сэтгүүл зүй олон нийтийн харилцаанд байдаг тэр энгийн одоо хим химжээ загвар агуулгын төвшин тийм ээ. Одоо энэ мэдээллийг одоо хүргэх ёстой. За тийм одоо бодиттой хэрэгтэй ийм үйл ажиллагааг зохион байгуулах ёстой. За тэгжээж энэ маань бол одоо үр дүнд хүрдэг. Зүгээр энгийнээр хэлэх юм бол одоо нээлттэй хаалганы өдөр гэж манай төрийн байгууллага, шүүхийн байгууллагууд бол зохион байгуулдаг. Энэ бол нэг одоо зорилготой мэдээллийн үйл ажиллагаа юм. Гэхдээ энэ хүрээнд бол одоо аль болохоор тийм ээ одоо яаж одоо энэ илүү олон нийтэд өөрсдийн тэр одоо хүсэж байгаа зорилго шалтгааныг
үнэлүүлэх, хүргэх вэ гэдэг зүйл нь өөрөө их чухал зүйл юм. За дараагийн нэг PR-ийн тухай ярихад бол нийгэм болоод байгууллага хоорондын одоо эерэг таатай тийм ээ ийм харьцааг бий болгох ийм мэдээлэл юм а, зориг бүхий мэдээлэл юм а гэж томьёолж тодорхойлж болно. Тэгэхээр бол одоо аль ч төвшин тийм ээ бизнесийн байгуулагч бай, төрийн байгуулагч бай, шүүхийн байгуулагч бай, нийгэмтэй харьцдаг, нийгэмд өөрийн гэсэн тийм одоо итгэл үнэмшиг эерэг тийм ээ ийм дүр төсөөллийг одоо бий болгох ёстой. Түрүүний миний одоо ярианы ихэнд гарсан олон нийтийн санаа бодол, стереотип гэдэг зүйлийг одоо бий болгоход одоо тийм ээ энэ мэдээллийн харилцаа, мэдээллийн үйл ажиллагааг одоо ашигладаг. Гэхдээ энэнд бол би энэ харилцан ашигтай гэдэг үгийг бол их онцлмоор байна. Өөрөөр нэг талын биш тийм ээ. Энэ бол нөгөө талтай бас иргэдэд тийм ээ. Бас хэрэгтэй, чухал ийм одоо талаас нь харах хэрэгтэй. Түүнээс одоо манай төрийн байгууллагууд бол яг өөрийнхөө өнцөг, өөрийнхөө байр сууриас асуудлыг хардаг л бид ийм ажил хийж гин, ийм дэвшил гаргаж гин, ийм одоо зүйл санаачлаа гэдгийг их онцлоод байдаг. Гэтэл нөгөө тал тэр нь иргэн хүнд, хувь хүнд одоо ямар ашигтай юм бэ? Тэр хүнд одоо юугаараа хэрэгтэй юм бэ гэдэг тэр зүйлийг л бид нэр илүү одоо чухалчлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ мэдээллийн гол одоо зүйл нь бол одоо эхнээсээ ахуулаад эцсээ хүртэл иргэд, хүмүүс, олон нийт гэдгийг бол бид нар маш сайн одоо анхаарч энэ мэдээллийг тийм ээ одоо зохион ажиллах ёстой юм а гэж мэдээллийг бий болгох, бүтээх, хэрэглэх ёстой юм а гэж ингэж одоо энэ дээр бид нар дүнж ойлгох ёстой. За PR-ийн үндсэн ойлголтын дараагийн лидерийн нэр хүнд имижийг өсгөх гэж. За энэ бол яг нь ерөнхий одоо PR-ийн хүрээнд ярьж байгаа ийм томьёолол л доо. Шүүхийн байгууллагын хувьд бол заавал одоо дарагч гэдэг юм уу, прокурорч гэдэг юм уу, ерөнхий шүүгч гэдэг утгаар биш. Ер нь бол шүүгч нэг бүрийн тийм ээ шүүхийн байгууллагын ажилтан хүн бүрийн хувьд бол энэ одоо эцсийн дүндээ бол одоо тэдний харьцаа, хандлага, байр байдал, дүр төрх энэ бол одоо бас тэр байгууллагынхаа имиж, нэр хүндтэй одоо холбоотой юм а гэж ингэж ойлгох хэрэгтэй. За нөгөө талаар бол мэдээж одоо бас лидертэй холбоотой. Шүүхийн тогтолцооны лидерийн үг үзэл санаа, байр суурь, итгэл үнэмшил гэдэг бол тухайн байгууллага бол одоо ямархуу одоо байдлаар олон нийтэд нийгэмд нөлөөлөх вэ гэдгийг одоо гол түлхүүр. Жишээл энэ дээр одоо мэдээж одоо том утгаараа ерөнхий шүүгч гэдэг юм уу, аймгийн одоо шүүгч гэдэг юм уу, аймагтай бол тэгэхээр энэ хүмүүс бол тэр байгууллагын төдийгүй энэ тогтолцооны өөрөө нэрийн хуудас болж байгаа юм а гэдгийг бол одоо их ойлгох ёстой. Яагаад гэвэл хүн бол альва зүйлийг үнэлж дүгнэхтэй бол дүрээр сэтгэж дүрд итгэдэг. Тэгэхээр бидний одоо энгийн амьдралын төвшөнд ч одоо байдаг ч би ямар амьдарч байна вэ гэдэг ч юм уу. Энийг бид нар үнэлж дүгнэхтэй бол ерөөсөө л одоо манай ангийн хүүхэд гэдэг юм надтай хамт сургууль төгсөж байсан хүүхэд гэдэг ч юм уу. Миний үеийнхэн ч гэдэг юм уу. Энэ утгаар л харьцуулж хардаг. Тэгэхээр энэ утгаар харьцуулж байж тухайн зүйл маань одоо бодит хэр одоо сайн байна, эерэг байна гэдэг ч юм уу тэр одоо хандлага байр суурь маань бол тодорхойлогдож байдаг. Тэгэхээр ер нь хүн хоорондын харилцааны энэ энгийн гимээр тийм ээ энэ дүр зураг бол өөрөө бас энэ PR-ийн олон нийтийн харилцааны хүрээнд бол одоо бас одоо агуулгадаж оршиж байдаг гэдэг нь бол ойлгомжтой. За дараагийн асуудал маань бол сая би одоо PR-ийн ер нь харилцааны олон нийтийн харилцааны ерөнхий одоо суур гэх юм уу ийм асуудлыг бол томьёолж ирлээ. Тэгэхээр энэ PR маань бол одоо сэтгүүл зүйтэй одоо их холбоотой. Өөрөөр хэлбэл нэг талаас бол мэдээллийн энэ зорилгот үйл ажиллагаа бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрдэг. Нөгөө талаар бол PR бол өөрөө бас хэвлэл мэдээллийн хэрэгслийн тийм ээ агуулгын гэдэг юм уу зорилгын бас нэгэн одоо хэсэг болж явдаг. Тэгэхээр сэтгүүл зүйдээр бол их тодорхой ганц хоёр зүйлийг хэлэхэд энэ бол одоо хүний гадаад орчин цаг үе нөхцөл байдлаа мэдэх гэсэн, ойлгох гэсэн энэ төрлөх эрэлт хэрэгцээн дээр одоо оршиж мэдээллийн үйл ажиллагаа нь бол явдаг.
Тийм учраас бол сэтгүүл зүй бол нийгэмд хүчтэй нөлөөтэй байдгийн гол шалтгаан нь юу юм бэ гэвэл ерөөсөө хүний төрөлх эрэлт хэрэгцээ хангадаг, төрөлх эрэлт хэрэгцээнд үйлчилдэг ийм одоо зорилго тийм ээ мөн чанартай холбоотой гэдгийг бол бид нар ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл үйл явдал цаг үе нөхцлөөс уг үзэл тайлбар гэж. Тэгэхээр одоо өнөөдөр Монголд юу болов, нийгэмд ямар асуудал өрнөв гэдэг тийм ээ энэ одоо жишээл өнөөдөр бол одоо коронавирус гэдэг дэлхийд дахин Монголыг нэлээд одоо хямраасан ийм өвчин цар тахлын одоо үе байна. Тэгэхээр энэ бол өөрөө мэдээж одоо хинийч тэр хоёр хүнийч хувьд одоо асуудал юу болж гин хизээ илаарших нь үү гэд олон одоо тийм ээ бодитын эрэлт хэрэгцээ байгаа. Тэгэхээр энэ дээр тулгуурлаж одоо тийм ээ үг үзэл тайлбар дүгнэлт мэдээлэл нь одоо тийм ээ тогтож оршиж байдаг. Тэм учраас бол сэтгүүл зүйд хүмүүс бол шууд итгэдэг гэж хэлэх гээд л да. Яагаад шууд итгэдэг юм бэ? Төрөлх эрэлт хэрэгцээтэй холбоотой. Тэгэхээр PR-ийн хувьд бол арай өөр юм. Энэ бол үг үзэл тайлбараас үйл явдал цаг үе нөхцөл байдлыг дүгнэж тодорхойлох ийм тийм ээ харьцаан дээр одоо оршиж байдаг. Тэгэхээр нэг ясандаа бол PR-ыг одоо би юу хэлэх гэдэг нь бол энэ бол зорилготой зохион байгуулалттай харилцаа нэлээд одоо нөлөөлөхөд итгэн үнэмшүүлэхэд их төвөгтэй харилцаа. Ягаад гэвэл одоо эхлээ тийм ээ одоо бодит үйл явдал нөхцөл байдал биш үг үзэл байдал үг тайлбар байдаг учраас. Гэхдээ үг үзэл тайлбар бол нийгэмд хэрэгтэй юу хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тийм ээ өнөөдөр цаг үеэ би юу гэж үнэс дүгнж ойлгох уу гэдэг надад заавал одоо тийм нэг цонх тийм ээ тийм одоо луужин байх ёстой. Тэгэхээр энэ үднээсээ бол энэ үзэл тайлбарын эрэлт хэрэгцээ бол бас их юм. За тийм учраас бол энэ дээр бол одоо төрийн байгууллагын шүүхийн байгууллагын хувьд тодорхой тийм ээ одоо ийм санаа, ийм байр суурь, ийм одоо зарчим, ийм үндэслэл гэх юм уу та энийг олон нийтэд түгээе гэдэг тийм эхлээд асуудлаа тавиад тэгээд тэрийг одоо өнөөгийнхөө цаг үе үйл явдал нөхцөл байдалтай уялдуулах хэрэгтэй. Тийм учраас бол энд бол юу хэрэгтэй вэ гэвэл энэ сэтгүүл зүйн тийм ээ тэр одоо мөн чанарын хүрээнд байгаа тэр бодит амьдрал, бодит ахуйн нөхцөл, бодит эрэлт шаардлага гэдэг рүү аль болохоор одоо төхөх, аль болохоор тэрнтэй холбогдох ийм одоо үйл явдал цаг үеийн одоо баримт нотлогоо асуудлыг бол одоо онцолж тийм ээ тулгуурлаж, түүнд суурилж тэр үг үзэл тайлбараа одоо хүргэх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ерөнхий үзэл тайлбар бол өөрөө явахгүй. Нөгөө талаар бол одоо өнөөдөр хүмүүс тийм чухал биш, онцгой биш ийм одоо үйл явдлыг жишээлж үндэслэж авч үзэх юм бол энэ бол олон нийтэд одоо хүрэхгүй л гэсэн. Тэгэхээр одоо жишээлбэл тодорхой одоо томоохон хэрэгүүд байна. За өнөөдөр ихэд одоо нийгмийн сүлжээ энтер дээр ихээхэн яригдж байгаа ерөнхий сайд асан инх сайхны одоо шүүх хурлын асуудал байна ч гэдэг юм уу тийм ээ. Энэ бол одоо олон нийтийн санаа бодлолд бол маш хүчтэй нөлөөлж байгаа. Энэ дээр бол одоо олон янзын байр суурь илэрхийлж байгаа. Тэгэхээр энийг ашиглах хэрэгтэй. Энийг одоо зөв голжтой яг тэр одоо өөрсдийнхээ шүүхийн тийм ээ тэр үзэл баримтлал, шинжилэл өнөөгийн одоо шүүгчдийн байр суурь үүнийг одоо их зохистойгоор ойлгомжтойгоор олон нийтэд одоо хүргэх ёстой. Тэгэхгүй болохоор эн чинь бол өөрөө юу болж байгааг бол одоо манайд бол ерөнхийдөө энэ хууль шүүхийн их чухал мэдээллүүд нэг бол одоо ингээд дуулан шууган сенсац болоод ингээд явждаг. Нэг бол одоо ерөөсөө л одоо үл ойлгогдох тийм ээ эргэлзээтэй эсвэл далдч гэдэг юм уу ийм байдлаар ингээд байж байгаад мартагддаг ийм нэг одоо хандлагууд байгаад байгаа. Тэр үүнийг л одоо би одоо энэ шүүхийн байгууллагын хувьд бол их одоо үндэслэж ашиглаж үүн дээр тулгуурлаж одоо миний түрүүний ярьсан тэр олон нийтэд нөлөөлөх олон нийтэд харилцах ажлынхаа одоо суур үндэслэл одоо болох ёстой. Тэгэхгүй юм бол одоо ер нь хууль шүүх гэдэг бол зөв миний зөвхөн нийгмийн харилцааны нөхцөл байдал дээр ингээд үйл явдлуудыг хараад дүгнж байхад бол зүгээр л нэг өөрийгөө хамгаалах гэдэг юм уу тийм ээ хэрэгсэл одоо эсвэл болгодог. Эсвэл одоо юу гэдгийг
ямарваа нэгэн юмыг одоо үгүйсгэх, эрс туушрах, шүүмжлэх ийм тийм ээ одоо үндэс шалтгаан болгодог ийм хоёр одоо туйл руу савлаад байгаа. А гэтэл ер нь одоо яг өнөөдөр бол бодит байдал бол энэ хоёрын дунд л байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тийм ээ одоо үнэхээр одоо тодорхой одоо асуудал, шалтгаан хэм хэмжээний зохицуулт хэрэгтэй болоод л тийм ээ энэ асуудлууд одоо мэдээж гарч байгаа. Тэгэхээр энэний тийм прагматик эрүүл оюун ухаанд ийм одоо үзэл санаа тайлбар бол бидэнд хэрэгтэй. Зөв дашрамт хэлэхэд Монголын одоо төрийн хувьд ч адилхан, нийгмийн хувьд ч адилхан ер нь одоо бид хит их олон нийтийг их аялдан дагалдах ийм байдлаар шийдвэр дүгнэлт асуудлыг одоо шийдээд байгаа ийм дүр зураг их харагдаж байгаа. Энийг ч гэсэн одоо хүмүүс бол одоо бас нэг тийм сайнаар хүлээж авдаггүй. Тийм болохоор бол би юу хэлэх гээд нэг бол альж байгуулгын хувьд үзэл санааны лидер тийм ээ тэр одоо асуудлыг дүгнэж тодорхойлох тийм одоо өөрийн гэсэн тийм ээ тийм үзэл баримтлалын тийм одоо их гоёор хэлэх юм бол хөшөөг бий болох хэрэгтэй юм аа. Тэгэхгүй бол одоо ингээл хүмүүс юу хүсэж чинь, юу ярьж чинь тэрийг дагалдаал, түүнд нийцүүлээл ингээд одоо өнөөдөр манай өнийн ялгаа улс төрийн орчинд бол одоо яваад байна л да. Жишээл одоо юу гэдэг чинь ямар нэгэн шийдвэр гаргахад олон нийт дургуутсахад болдог ч юм уу. Эсвэл олон нийтэд нийцүүлэх гээд тэр үндсэн зарчим мөрдлөг тэр төрийн өөрийнх нь одоо тийм бие даасан хараат ус энэ одоо байдлаасаа зайлсхийсэн ийм хандлага бол дамгаалаад за тэгээ нөгөө талаар бол улс төрийн орчинд бол сөрөг хүчийн энтер нь ямарваа нэгэн тийм ээ тийм одоо олон нийтийн тийм туйширсан хүсэл эрмэлзэл дуйлаан дээр одоо тулгуурлаж мэдээлэл сурчлагаа хийгээд үүнийг дагаад ингэ яваад байгаа. Тэгэхээр шүүхийн байгууллагын хувьд түн шүүгч шинэ банк, санхүү, шүүх төрийн байгууллагын хувьд бол энэ PR-ийн хувьд бол нэг өөрийн гэсэн үзэл санааг одоо бий болгох хэрэгтэй юм аа. Тэгжээж энэ нийгмийн олон нийтэд бид нар одоо хүмүүжүүлнэ, олон нийтэд нөлөөлнө. За энэ нь бол эргээд миний одоо түрүүний эхэнд ярьсан тэр нийгмийн дэг журам хэм хэмжээ үнэтсүүл гэдгийг бүтээн. Ер нь PR-ийн туйлын зорилго бол аль ч одоо төвшөндөө тэр үнэлэмж үнэтсүүлийг л бүтээх одоо ийм явдал юм аа гэдгийг бол энэ дээр бас хэлье. За ингээд PR-ийн үйл ажиллагааны мөрдлөг бол түрүүн би бас товчхон дурдсан зорилго хэрэглэгчтэй түлхүүр мэдээллийг хүргэх гэж. Тэгэхээр PR-т бол ерөөсөө хэн түргэх вэ гэдгийг их сайн одоо ойлгож дүгнэх ёстой. Өөрөөр хэлбэл судалгаа хэрэгтэй. Судалгаа гэдэг маань бол одоо бидний зорилго хэрэглэгчид одоо ямар амьдрал ахуйтай байна, ямар боловсралтай байна. Тэгээ хамгийн гол нь бол тэр зорилго хэрэглэгч маань юу хүсэж байна, юуг одоо эрмэлзэл сонирхож байна, юу одоо тэдний амьдралд тулгамдж сорилт болж байна гэдэг тийм ээ энэ дүр зургийг гаргах хэрэгтэй. Энгийн төвшин ч гэсэн бид таньдгүй хүнтэйгээ харилцах гэдэг бол их төвөгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр бол энэ нь бол зорилго хэрэглэгчд маань зүгээр энгийнээр хэлэхэд бид харилцаж байгаа, мэдээлэл түгээж байгаа тэр хүмүүсээ л одоо илүү ойлгож, илүү одоо мэдхийг хүсэж байгаа мэдэх ёстой гэдэг ч юм уу ийм л одоо зүйл юм. За түлхүүр мэдээлэл гэдэг бол түрүүн би хэллээ үзэл санаа гэж тийм ээ. Өөрөөр хэлбэл үзэл санааны лидер байх ёстой гэж. Тэгэхээр тэр хүмүүст ямар одоо байр суурь, үзэл санаа, баримт, тайлбарыг одоо хүргэх үү тийм ээ. Яагаад вэ гэвэл хит их олон тийм үзэл санаа бол нийгэмд хүрдэггүй. Яагаад бол би түрүүн ч гэсэн хэлсэн хүмүүс бол ер нь олон зүйлийг мэдхийг тэр одоо ямар нэгэн асуудалд одоо оюун дүгнэлт хийхийг эрмэлздэг ийм сонирхол их багтаа. Нэг ялангуяа мэдээллийн энэ сошиал энэ интернетийн ерөн үед бол хүмүүс юмыг бол хялбархнаар л хүлээж авахыг хүсэж байгаа. Тэгэхээр түлхүүр мэдээлэлд бол нэг одоо санаа, нэг үзэл бодол, нэг одоо голч чиглэлийг л одоо барина л гэсэн үг. За мэдээж тэр нь бол мэдээж түрүүний ярьсан тэр зорилго хэрэглэгчийнхаа санаа бодол, сэтгэл зүй тийм ээ хандлагад бол мэдээж нийцэж явах ёстой. Тэгээ PR дээр бол ерөөсөө энэ хоёрыг л энэ тогтооцсон байхд болох хэрэгтэй. Би хинт хүрэх гэж юу хэлэх гэж байна гэдгээ л одоо сайн мэдээж тодорхойлж байх юм бол энэ одоо тийм ээ мэдээллийн маань энэ үйл явцын маань тийм ээ үр дүн бол гардаг. За энэ яг домог үтээх гэж тийм ээ. За яг энэ бол ерөнхийдөө бол бас яг өнөөдрийн шүүхийн байгууллагын хувьд бол төвөгтэй. Тэгвэл ер нь PR дээр олон нийтийн харилцаан дээр энэ домог гэдэг бол өөрөө их чухал зүйл байдаг.
Яагаад вэ гэвэл тийм ээ альва зүйлийг үнэж дүгнэх нөгөө санаа бодол стереотип гэдэг бол тийм ээ хүнээр дүрээр тэгээд их онцгой содон цогц гэдэг юм уу ийм одоо үйл явдал дээр одоо бүтэж байдаг. Жишээл өнөөгийн зөвөр миний одоо яг санаанд орж байгаагаар Монголын нийгэмд ямар домог үнэл зоригийн домог гэж байна шүү дээ тийм ээ. Энэ бол одоо сонгуул бүр дээр л одоо альва намуудын тийм ээ өөрийн одоо олон нийтэд нөлөөлөх гэсэн нэг ийм гол мессеж гол мэдээлэл одоо болж идэг. За социализмын үед ч гэсэн одоо ийм домгийг бүтээхэд бол энэ олон ангит кино энтриг бол их ашиглаж ирсэн л да. Жишээл одоо цагдаагийн байгууллагын нэр хүндийг өргөхийн тулд одоо шуурганаар төрөсөд гээд одоо жишээлбэл зөвлөлтийн олон ангит кино гарч ирсэн. Энэ бол өөрөө ер нь одоо сэргийлэхийн байгууллагын тэр үед бол тэгж нэрлэж ирсэн шүү дээ. Одоо нэр хүндийг өсгөх зорилгоор хийж ирсэн ийм ажил. Ер нь одоо тийм тодорхой одоо асуудлыг шийдэж дүгнэлт өөрийн гэсэн нэг тийм баатартай байх хэрэгтэй. Тэгээ өнөөдөр ч гэсэн яг нь ардчилсан зах зээлийн нийгэм ч гэсэн асал өөрийн гэсэн баатар, өөрийн гэсэн домгийг одоо олон нийт бол эрэл хийл сонирхож байдаг. Тэгэхээр энэ хүрээндээ бол одоо бас л тийм олон нийтэд хүрсэн ийм бас нэг тийм домгийг бол бүтээх ёстой юм л да. Зөвхөн энгийнээр хэлэхэд одоо үндэсний бүхэхэд мөнх бат авраг энтер гээл тэгсэн ингэсэн гээл тийм. Тэгэхээр энэ хүмүүс хоорондын харилцааны энгийн энэ яриан дотор бол одоо хэдэн зуун хуудас бичсэн нийтлэлээс илүү одоо нөлөө одоо үзүүлж байдаг. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бас шүүхийн байгууллага бол одоо өнөөгийн тийм ээ одоо бас энэ хийж байгаа ажил зорилготой холбоотой тийм домгийг бий болгох ёстой. За монголчуудын зөвхөн миний бодож байгаа бас буруу байж магадгүй. Чимэдгайг бол одоо их сайн тийм ээ төгс одоо хуульч ер нь бол одоо би домог гэж хэлэх гээд л да. Ер нь бол 90-ад оноос хойш хуулийн ертөнцийн хуульчдын хувьд бол домог болох үс хүн бол чимэдгай байж болох юм. Тэгэхээр энэ чимэдгаан үзэл санаа, байр суурь, альваад хандж байгаа хандлага дээр бас ийм тийм ээ домгийг одоо бүтээж болох ёстой. За бүр одоо хэтрүүлээ ярихад кино ч хийж болно. Гэхдээ энэ кино бол зүгээр одоо чимэдгаан тухай биш тийм ээ. Ер нь бол одоо энэ өнөөгийн одоо энэ эргэцүүн орчин яаж өөрчлөгдөх ёстой юм, яаж өөрчлөгдсөн. Ер нь одоо монголчуудын энэ ёс суртахуун, үнэлэмжт өнөөгийн энэ хуулийн эргэцүүн орчин яаж одоо хүрэх ёстой юм. Маш олон асуудлыг бол энэ энгийн мэдээлэлээр бол бий болгож болно. За гуравт нь бол энэ мэдээлэлээ эргээр хүргэх боломжит үйл явдлыг урьдчилан зохион байгуулах тийм ээ. Тэгэхээр яг энэ бол одоо бас жаахан тийм үзэл суртал хуулах сурчлагын юм шиг сонсогчж магадгүй. Гэхдээ ийм зүйл бол хэрэгтэй. Өнөөгийн өрөндийн ертөнц ч гэсэн ийм үйл явдлыг одоо урьдчилан зохион байгуулад түүнийхээ араас мэдээлэл хийдэг, тайлбар хийдэг. Тэгээд одоо тухайн байгууллага ч юм уу хувь хүний өөрийн нэр хүнд имижээ өсгөдөг. За тэр нь бол одоо олон нийтийн санаа бодол, сэтгэл зүйд итгэл үнэмшил болдог. Ийм зүйл бол одоо явж л байгаа. Тэгэхээр одоо дээж энэ дээр жишээл одоо юу байдیں۔ Тийм ээ одоо томоохон тийм ээ одоо үйл явдал акцийг зохион байгуулад түүн дээрээ одоо тийм ээ үндэслэж тодорхой дүгнэлт тайлбар хийж байгаа. Жишээлбэл одоо за миний санаанд орж салхитын мөнгөний орд гэл ингэхэд одоо тийм ээ засгийн газрын эрх бүхий сайд бол очоод ингээл тэр лицензийн хураагаад л татан буулгаал энэ бол үйл явдал. Тэгээд энэний үйл явдлын ард бол ямар тайлбар дүгнэлт явж байгааг үл одоо бид одоо энэ байгалийн баялагийг ард түмэндээ шудраг тэгш хуваарлна. Энэ одоо өнөөгийн байгаа гажуудлыг засна гэдэг мэдээлэл. Тэгээд энэ бол нийгэмд маш хүчтэй хүрсэн. Зүгээр энийг бол би их сайн гэдэг юм уу эсвэл шүүмжилж байгаа утгаарч энэ бодит байдал бол энэ. Өөрөөр хэлбэл жишээ бол энэ. Өөрөөр үйл явдал гэдэг бол тийм. Түүнээс биш одоо нэг нээлттэй хаалганы өдөр энтер гэдэг бол өнөөдөр бол нэг тийм бас олон нийтийн анхаарлыг татахгүй байна. Тэгэхээр шүүхийн хуулийн байгууллагын хувьд бол ийм одоо олон нийтэд үнэхээр одоо сэтгэл зүй санаа бодолд нийцүүц үйл явдал хийгээд түүн дээрээ одоо мэдээллийн үйл ажиллагаа явуулах, зохион байгуулах ийм боломж бол их байгаа. Энэ бол нөгөө талаас их хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол одоо би одоо дөрөвнийхээ ярианд 2-3 удаа цогц дурдлаа.
Ер нь олон нийтийн одоо шүүхийн байгуул итгэл бол их сул байгаа. Тэгэхээр энийг л одоо яаж дээшлүүлэх вэ гэдэг нэг одоо зүйл бол өөрөө энэ мэдээллийн үйл ажиллагааны зохион байгуулах юм. Гэхдээ энэ бол одоо хуурамч гэдэг юм уу, дүр хэсгсэн гэдэг юм уу, тийм утгаараа биш. Нэлээд одоо бодиттой, зайлшгүй, чухал. Нөгөө талаар шүүхийн өнөөгийн хийж байгаа ажилтаа бас уялдаж холбогдож байгаа тийм л асуудал байх хэрэгтэй. За дараагийн нэг яриа бол сэтгүүлчтэй хэрхэн харилцах вэ, тийм ээ? Олон нийтээс гадна бид яг олон нийттэй харилцаж байгаа тэр гол сувг дамжуулагч маань сэтгүүлчд. Тэгэхээр энэ яг энэ дээр бол дөрвөн одоо үндсэн зүйлийг томьёолоод тавьсан байна л да. Нээлттэй ил тод байдал чухлаа. Яагаад вэ гэвэл сэтгүүлч хүн ажиллаа хийж байгаа гэдгийг бид сайн ойлгох ёстой. Тэр хүн бол одоо мэдээлэл олж аваад үүнийгээ бэлтгээд тэгээд тэрийг одоо өөрийнхөө мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргээд ингээд одоо цалин хөлсөө авч байгаа ийм л хүн. Тийм учраас бол энэ нэг ялангуяа шүүхийн байгууллагын нээлттэй байдал, ил тод байдал их чухал. Альва зүйлийг одоо өөрөөсөө зайлуулах, дөөлөх, зугдах энэ хандлага бол одоо ямар нэг байдлаар бол сэтгүүлчдийн тэр ажил үүрэгт нь бол маш хүндрэл учруулдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас мэдээж бүх зүйлийг тайлбарлах, шүүхийн шийдвэр гаргаагүй үед дүгнэлт хэлэх бол боломжгүй. Энэ бол оройтой гэдгийг би бас ойлгож байна. Гэхдээ боломжийн төвшөнд нээлттэй байх, тийм ээ. Аль болохоор одоо өөрийнхөө төвшөнд мэдээлж болох, дүгнэж болох, тайлбарлаж болох ийм одоо төвшөнд сэтгүүлчтэй харилцах ёстой. Өөрөөр хэлбэл одоо сэтгүүлчдэд энэ сүулт нь байна л да, бүрэн дүүрэн мэдээлэл өгөх ирмэлзэл гэж, тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр шүүхийн хүн бол сэтгүүлчдэд аль болохоор одоо ингээд туслах гэж байгаа, ойлгуулах гэж байгаа, бүрэн дүүрэн мэдээлэл өгөх ирмэлзэж байгаа ийм одоо харьцаа хандлага бол одоо их чухал үүрэгтэй. Тэгээ эцсийн үндэ бол тэр сэтгүүлчдэд бид сайн эргээр зөвөөр голчоор имийг ойлгуулж, дүгнэж тэр маань бол одоо олон нийтэд хүрнэ. Хэрвээ сэтгүүлч одоо буруу зөрүү ойлгодог ч юм уу, эсвэл одоо өөрийн ямар нэгэн одоо зүхтаж дөлсгийсэн ийм сэтгэл мэдрэмжээр тэр мэдээллийг олон нийтэд хүргэх юм бол энэ бол одоо дараа нь засч болшгүй ийм одоо нэлээд асуудал руу, тийм ээ, зөрчил рүү оруулах ийм одоо бодит шалтгаан байна. Тэгээ энэний жишээ ч гэсэн одоо манай зөндөө байна л да, тийм ээ. Одоо ер нь сэтгүүлчд бол одоо бас л одоо ингээд ямар нэгэн байдлаар зугтсан, зайлсхийсэн ийм асуудал дээр бол одоо маш их тийм дүүл аншуугаан, буруу зөрүү, зөрчилтэй мэдээллийг бас хүргэдэг. За дараагийн зүйл бол одоо энэ хэцүү мэдээлэлээс үл имэх эр зориг гэж, тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо яг би сая яриандаа бас дурдчихлаа л да. Өөрөөр хэлбэл тэгж хэцүү мэдээлэл одоо өгч болохгүй зүйлийг одоо хүргэх боломжгүй. Тийм учраас энэнийг бол ямар нэг байдлаар одоо бас даван туулах гэж байгаа, ямар нэг байдлаар одоо бас сэтгүүлчдийн тэр хүсэж байгаа асуултанд хариулж байгаа ийм хандлага бол өөрөө энэ одоо үл имэх үр зориг, эр зориг гэдэгтэй бас одоо тийм ээ ийм сэтгэл төсөөллийг төрүүлэх юм аа гэж хэлж болно. За ингээд дараа нь бол ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг одоо бид нар юу гэж үнэлж ойлгох ёстой вэ? Энэ одоо нэг үг байгаа. Энэ бол одоо Америкийн улс төрчдийн хүрээнд байдаг ийм одоо зүйрдсэн үг л дээ. Тэгээ сонныг буруутгах хэрэггүй. Тэр эренбэлэгч харин бид түнэнднээс хамааралтай эренбэнд эгнэх хэсгэд юм аа гэж. Тэгэхээр улс төрчч бай, шүүгчч бай одоо тэр мэдээллийн хэрэгслийг буруутгах гэдэг хандлага бол аль болохоор өөрчлөөд, аль болохоор миний түрүүний ярьсан тэр сэтгүүлчтэй эрэг таатай харилцааны орчинг бүрдүүлж, аль болохоор тэдэнд ажил байр сууриа тодорхойлж ингэж явах хэрэгтэй. Энийний үр дүнд бол юу бий болох вэ гэвэл одоо тийм ээ харилцан одоо хамааралтай ийм орон зай бий, мэдээллийн тийм ээ орон зай одоо бий болно. За нөгөө талаар энэ үгийн цаана бол юу байна вэ гэвэл ер нь одоо олон нийтийн төвшөнд бол улс төрчч бай, төрийн ажилтнууд гинч бай. Энэ бол тийм ээ одоо тодорхой одоо тийм дүр төсөөлөл ойлголтоор одоо олон нийтэд үнэлэгдэж хүрдэг. Тийм учраас бол энэ одоо хатууч гисэн бодит үннийг тийм ээ мэдээж энд бол одоо мэдээж нэлээд тийм
хэвлэл мэдээллийн тал руу хандсан ийм том ёол шиг сонсогдож магадгүй. Гэхдээ энэ хатууч гэсэн энэ одоо үннийг бид нар одоо бас энэ ажилтаа бол тийм ээ анхаарч явах хэрэгтэй. За ер нь төрийн байгууллагын мэдээлэгч гэж хин юм бэ гэвэл би түрүүн бас ярьсан. Ер нь хамгийн гол нь бол одоо энэ үзэл бодлын одоо менежер байх хэрэгтэй. Үзэл санаа, үзэл бодлыг одоо бид нар тийм ээ олон нийтэд түрүү одоо олон нийтийн санаа бодолт гэдэг яриатай холбоотой тэр эренбийг бий болгох яаж одоо тийм ээ хүрэх үү гэдэг. Тэр эренбийг бий болгох тэр нөхцөл байдал энэ зүйлийг олж хараад түүнд одоо өөрсдийнхээ байгууллагын өөрсдийнхээ институцийн тэр мэдээллийг аль болохоор тийм одоо эерэг сайн голчтой бодит прагматик ийм төвшөнд одоо зохион байгуулах бий болгох ийм зорилготой. Ер нь бол олон нийтийн санаа бодол бол өөрөө юу юм бэ гэвэл Чарльз Бернард гэдэг хүний одоо үг байдаг л да. Энэ бол одоо бид бол одоо үзэл бодлын одоо тийм ээ менежер юм. Өөрөөр хэлбэл одоо бодит байдлыг хэрхэн харах вэ гэдэг тэр цонх, тэр одоо орон зай, тэр дүр зургийг бүтээгч тийм аа гэж одоо хэлсэн байдаг. Тийм болохоор бол энэ үднээс харах юм бол нийгэмд байгаа энэ янз бүрийн үзэл бодлуудыг аль болохоор тийм ээ одоо аль нь одоо голчтой аль нь бодиттой вэ гэдэг тэр эренб тэр дистралыг одоо бий болгох. Аль асуудал руу илүү одоо олон нийт сонирх хэвээр юм. Аль асуудал дээр олон нийт илүү тийм ээ тийм одоо өгнөлт ойлголттой болох ёстой юм бэ гэдэг тэр заагийг, тэр хязгаарыг, тэр хим хэмжээг одоо төлөвшүүлэх, тогтоох энэ зорилго бол одоо өнөөгийн орчин үеийн мэдээллийн ажилтны одоо гол одоо үүрэг гэж харах ёстой. За энэ үүднээс сэтгүүлчтэй гэхэд яаж харьцах вэ? Одоо төрийн байгууллагын мэдээллийн ажилтан, төрийн ажилтан мэдээллийн албаны мэрэгжлийн их сурвалж. Тэгэхээр сэтгүүлч хүнтэй бол тэр их сурвалж гэдэг төвшөнтэй харьцаад тэр их сурвалжийнхаа одоо тэр боломж нөхцөл тэр төвшинг ашиглаад тэр одоо үзэл бодлын менежмент, үзэл бодлын зохицуулалт гэдэг юмыг бол хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шүүхийн байгууллагын нэг давуу эрх байна, нэг боломж байна. Тэрний юу гэвэл мэдээллийн их сурвалж юмшгул гэдгийг би одоо чадан ядан тайлбарлаад байгаа хэрэг л те. Тэгээд тэр их сурвалжийнхаа тэр боломж хашлтан дотор эрх мэдлийг тийм ээ яаж ашиглах ёстой вэ гэвэл энэ дээр ярьж байгаа тэр олон нийтийн санаа бодлыг яаж төлөвшүүлэх вэ? Олон нийтийн үзэл бодол санаанд ямар одоо асуудлыг хүргэх үү? Ямар талаас нь өрөх үү гэдэг тийм ээ одоо менежментийн ажлыг хийх ёстой. За сувг тийм ээ ямар хэрэгслээр одоо бас дамжуулах вэ гэдэг бол өөрөө одоо бас энэ сэтгүүлч мэдээллийн бас нэг чухал зүйл. Тэгэхээр сувгийн хувьд бол хамгийн гол харах юм нь бол энэ хэрэглэгчдийн олон нийтийн хүртээмж одоо идэвх одоо гол зүйл. Өөрөөр хэлбэл аймгийн төвшөнд бол аймгийн телевиз, аймгийн эхний одоо олон нийтийн сүлжээний группч гэдэг юм энэ чухлаа л гэсэн үг. Өөрөөр тэр хүртээмж гэдэг юм нь бол нэг түүнээс ш одоо тэр мэдээ сурвалжлага гарчаа хэрэгслийн нэр хүнд бол одоо их чухал биш. Өөрөөр хэлбэл өдөр тутмын томоохон сонин гол телевизүүдээр мэдээлэл явуулснаар бол асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш гэж байна. Хамгийн гол нь бол тэр зорилго түрүүний ярьсан тэр зорилго төрөлгчдэр бид нарыг хүрэх гээд байгаа тэр олон нийтэд одоо энэ тухайн хэрэгсэл маань хэр одоо хүртээмжтэй юм бэ? Жишээл залуучууд тэгэхэд өнөөдөр сонингоор мэдээлэл хүргэнэ гэж боломжгүй шүү дээ. Залуучууд бол одоо мэдээж нийгмийн сүлжээж байдаг юм уу? Instagram ч байдаг юм уу? Энэ бол одоо гол тийм ээ одоо сувг нь. Энэ бол өөрөө одоо хүртээмжтэй байна. Гэтэл бол одоо мэдээж дунд насных ингээд ингэхэд илүү одоо телевиз үздэг ч гэдэг юм уу? Эсвэл Ахмад үеийнхэнд бол илүү тийм сонин сэтгүүл гэдэг юм уу. Гэх мэтлэнгээр одоо энэ хүртээмж гэдэг юм аа л бид нар одоо илүү тийм ээ одоо энэ дээр одоо бодох хэрэгтэй юм. Тэгэхээр хэнд юуны тухай ямар хэрэгслээр хүрэх вэ гэх тийм ээ. Энэ бол одоо би түрүүн бас өмнө дурдсан. Энэ бол одоо энэ технологи гэх юм да PR-ийн мэдээллийн үйл ажиллагааны технологийн гурван гол одоо асуудал. Тэгээ энэ гурвын харьцаа зохицолтойг зөв олж чадах юм бол энэ мэдээлэл бол өр нөлөө хүрэх нь бол одоо ойлгомжтой ийм одоо зүйлээ. Гэхдээ нөгөө талаас энэ гурвын аль нэгийг алдах юм бол жишээл одоо зорилго хэрэглэгчдээ зөв тодорхойлохгүй ч юм уу мэдээлэл буруу сонгодог ч юм уу
За энэ хоёрыгаа зөв хийчихэд сувга буруу сонгох юм бол энэ бол бас л одоо олон нийтэд хүрэхгүй зүйл болно гэж. За дараагийн нэг зүйл бол энэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн үр дүнд бол энэ мэдээллийн тэнцэл гэдэг ийм асуудал ойлголт гарч ирж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бол тухайн одоо байгууллага эрх барих шийдвэр гаргагч энэ одоо дурдгдсан тодорхой асуудлын хүрээнд байгаа эерэг сөрөг хандлагын тоо юм аа, тоо харьцаа юм аа гэж. За тэгэхээр энийг бол илүү тодорхойлоход дараагийн слайд маань илүү мэдээллийн тэнцэл гэхэд бол жишээлбэл ямар байж болох вэ гэвэл нэг юм 5 жишээг бид нар харж байна. Эерэг мэдээлэл давмгайлсан бол яах вэ гэж. Тэгэхээр би нэг сөрөг гэж байгаа. Ягаад вэ гэвэл хит их тийм ээ одоо ингээл магтан дуусан, хит их одоо төгс, хит их одоо асуудал бүрэн шийдэгдсэн ч юм уу ийм мэдээлэлд бол өнөөгийн олон нийт бол их тийм сөрөг хандж байгаа. Ягаад гэвэл энэ сурталчилгаа энэ бол одоо бодит биш. Ягаад гэвэл бидний нийгмийн амьдрал бол өөрөө тийм бас л одоо алдаа оноотой адармаатай биш үү? Бодит байдал маань бол үнэхээр одоо бүхнийг одоо сайхнаар төгс болчлоо гэж хэлэхэд бол төвхтэй. А нөгөө талаар бол энэ дээр бол ер нь арчилсан өнөөгийн нээлттэй нийгмийн нэг онцлог байгаа юм л да. Жишээл тоталитар гэдэг юм уу нийгмээс ялгаатай зүйл нь юу гэвэл аливаа зөрчил зөрөлдөө хүн бол арчилсан нийгэмд бол эерэг үзэгдэл. А тоталитар гэдэг юм уу нийгэм тийм тогтолцоо орчинд бол сөрөг зүйл. А төгс төгөлдөр гэдэг зүйл бол энэ үднээс харах юм бол тэр арчилсан нээлттэй нийгэмд бол өөрөө одоо бодит бос тийм л асуудал. Тэгээ бүх юм сайхан байна гэдэг бол өөрөө боломжгүй. Ер нь бол зүгээр жаахан хэдрүүлээд хүн төрөлхтний нийгэм хүний мөн чанар бол нэх өөрчлөгдөг хэвээрээ л байгаа. Тэр нь юу гэсэн юм бэ? Хүн бол хизээч одоо тийм ээ туйлын төгс сэтгэл харамжтай ийм төвшөнд хүрээгүй, хүрчиж байгаагүй, хүрчихгүй. Тийм болохоор амьдрал бол өөрөө зөрчил зөрөлдөөнтэй. Тэрийг л бид нэр ойлгох хэрэгтэй. Тийм болохоор бол дан эерэг мэдээлэл давмгайлна гэдэг бол боломжгүй зүйл. За сөрөг мэдээлэл давмгайл бол бас сөрөг. Ягаад гэвэл энэ бол одоо буруу зөрүү зөрчилтэй гутранг ийм нийгмийн сэтгэл зүй. А нөгөө талаас бол ер нь одоо бас энэ бол түрүүний эерэг мэдээлэл давмгайлсантай адилаар бодит байдлыг одоо дүгнэх харахад төвхтэй ийм л дүр зураг. За эерэг сөрөг тэнцүү байвал би бас сөрөг гэж байна. Энэ бол ямар ч тийм одоо сонирхол татахгүй байна. Энэ бол ямар ч одоо олон нийтийн анхааралд хүрэхгүй байна. Ямар нэг байдлаар тийм ээ олон нийтийн санаа бодол нөлөөлөхгүй байна гэсэн л үг. Тийм одоо тийм ээ сайнчгүй, муучгүй, тийм дундаж, тийм одоо ингээд өдөр тутмын протоколын шинжтэй би одоо энэ аймагуудын бас захиргаа энэ төр дээр очиод уулзаад учирч яхад бол ер нь бол тэгэл даргийнхаа хэлсэн үгийг эсвэл хурлын протоколоо тэгэл сайтн дээр мэдээ олгоод тавьчихдаг. Тэр нь бол ямар сонирхол төрөхгүй юм байх. Тэгэхээр энэ бол одоо өөрөө бас тийм царцсан хөдөлгөөнгүй хэм үү да. Ийм одоо харилцааны мэдээллийн орон орчин бол бий болж байна. За тэгвэл их сайн юу юм бол эерэг илүү сөрөг баг. Өөрөөр хэлбэл эерэг нь одоо мэдээж илүү. Тэгвэл сөрөг нь бол тодорхой хэмжээгээр байдаг. Өөрөөр хэлбэл одоо ерөнхийдөө давс хужир нь таарсан гэх юм уу да. Ийм одоо орчин ийм тэнцэл бол одоо хамгийн сайн юм аа гэж. За сөрөг илүү эерэг багах юм бол мэдээж тийм ээ энэ бол одоо асуудал байна. За тэгэд өмнөх тийм ээ энэ үднээсээ мэдээллийн тэнцэл гэдэг одоо асуудал бол энэ тоон харьцаа. Тэгэхээр энэ дээр бол бид бас одоо дүн шинжилгээ мэдээж одоо хийх ёстой. Манай байгууллагын хувьд одоо ямар байна тийм ээ олон нийтийн мэдээллийн хэрэгслэр нийгмийн сүлжээгээр эерэг нь их байна уу тэрийг бол бид нар тоо хандаж за илүү их тийм сөрөг байгаа зүйлд энэ одоо ямар асуудал байна түүн дээр одоо илүүтэй төвлөрч мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулдаг ч юм уу ярилцлага өгдөг ч юм уу иймэрхүү одоо харилцааны орчин бол одоо бас тийм ээ бид бий болох ёстой юм. За дараагийн нэг зүйл бол энэ үр нөлөө гэдэг одоо асуудал байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн PR-ын мэдээллийн үр нөлөө гэж. Тэгээ хамгийн гол нь зүйл нь бол юу вэ гэвэл ер нь одоо мэдээллийг сонирхох тэр олон нийтийн эрэлтээр л тулгуурлах хэрэгтэй. Тэр эрэлтэн дээр одоо хариу өгөх хэрэгтэй. Хүмүүс өнөөдөр яг юуг мэдхийг хүсэж байна тийм ээ. Ямар одоо асуудлын шалтгааныг ойлгохыг хүсэж байна. Үүн дээр л одоо тулгуурлах юм бол энэ бол үр нөлөө үзүүлэх хамгийн энгийн бөгөөд баталгаатай одоо энэ зам мөр. Түүнээс одоо энэ дээр л бид нар зөв жишээлж бодоход хүмүүсийн сонирхохгүй байгаа зүйлийг
илүү одоо онцлоод хүргэдэг ч юм уу тийм ээ. Энэ маань бол өөрөө одоо тийм ээ сөрөг зөрчилтөө ийм байдлыг одоо бий болгоно. Эсвэл одоо дан одоо тийм ээ тэр байгууллагын үзэл санаа, эрх ашиг, дүгнэлт тайлбарт хамгаалсан өөр нэг талын гэх юм уу да байгууллагын эрх ашиг талыг харсан ийм мэдээлэл үр нөлөөгүй. Магадгүй одоо байгууллагынхаа хувьд, тогтолцооныхоо хувьд их чухал, мэрэгжлийнхаа хувьд онцгой харагдаад байгаа мөртлөө яг одоо тэр олон нийтийн эрэлт сонирхолтой хүрээд очих юм бол энэ маань зөрчилтөө тийм ээ сонирхолгүй юм байж болно. Тэгэхээр энийг яаж нэгтгэх вэ? Би бас түрүүн ч гэсэн товч дурдсан тийм ээ. Тэр цаг үеийнхаа олон нийтийн сонирхож байгаа асуудал дээр тэр одоо хэлэх гээд байгаа санаагаа, тэр байр суурь, ойлголт, дүгнэлтээ бид холбож хүрэх хэрэгтэй. Тэгээ өнөөдөр олон нийтийн хувьд одоо ямар асуудлыг одоо их сонирхож байна гэдэг тийм ээ түүн дээр. Гэхдээ тэр дуулиан шуугаан болоо тэр хэрэг одоо зөв шудраг гээд олон нийтэд мэтгэлцэх биш. Тэрнийг ашиглаад цаад байгаа тийм ээ суур тэр үзэл би дөрөвнийхээ харилцсан тэр үзэл санаа тэр нийгмийг одоо дагуулах, тэргүүлэх, тэр байр суурь, итгэл үнэмшил энэ зүйлээ бид нар одоо холбож өгч чадах юм бол одоо чухал юм. Тийм учраас ер нь мэдээллийн ажилтан, PR-ийн ажилтан гэдэг бол өөрөө би түрүүн ч хэлсэн. Энэ бол олон нийтийн санаа бодлын удирдаач юм. Менежер юм. Хаана хизээ хэнд юмыг яаж одоо хүргэх вэ гэдэг ийм цогц одоо бодлого гэх юм уу да дүр зураг ийг харж байж одоо тийм ээ сая одоо ямар мэдээллийг сонгох вэ, хинээр яриулах вэ, ямар сувгаар хүргэх вэ гэдэг тийм ээ тэр одоо гол одоо асуудлуудынхаа хариуг тийм ээ тэр газрын зургийг бол олноо гэдгийг бол бид одоо их ойлгох хэрэгтэй. За тэгээд ер нь олон нийтийн мэдээллийн хэрэгстэй харьцахад яг энэ байгууллагын хувьд бол ер нь бол удирдах ажилтан дарга бус харин мэдээллийн ажилтан одоо хүрэх хэрэгтэй. За энэ бол нэгдүгээрт одоо хэрвээ ямар нэг байдлаар алдаа зөрчил гарах юм бол энэ бол засахад хэлбэр байдаг. Хоёрдугаарт бол хэвлэлийнхний дунд бол одоо бас л тийм ээ одоо төдийл одоо хүчтэй ийм зөрчил шуугаан дуулааныг бол өдөөдөг. Энэ юуг яриад байгаа юм бэ бол энэ хоёр жишээг хэлье л да. Одоо хамгийн анхны ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч гэдэг бол жишээл Никсон гэдэг тийм ээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Никсон одоо анх томилсон байт юм. Тэгэхээр Никсон бол гол нь юу вэ гэвэл өөрөө хэвлэлийнхэнтэй одоо харьцах бол их тийм төвхтэй тийм ээ харилцахад талаасаа бол тийм ядмагч гэдэг юм уу хувь хүний тийм нэг сөрөг өгдөл байсан. Тийм учраас хэвлэлийнхний дунд нэр хүндтэй хүнээр дамжуулж сэтгүүлчтэй харилцах ийм утгаараа энэ хэвлэлийн төлөөлөгчийг бол бий болгосон. За хоёрт бол мэдээж одоо томоохон одоо асуудал олон нийтэд одоо юу гэдэг юм тийм ээ хүргэхэд бол энэ хэвлэл мэдээллийн төлөвлөгч их чухал үүрэгтэй. Жишээл засгийн газар миний түрүүний ярьснаар одоо олон нийтийн санаа бодолд нэлээд тийм эсрэг гэх юм уу адуу жишээл татвар нэмж гэдэг юм уу одоо уучин бол тийм ээ. Энэ асуудлыг бол эхлээд ерөнхий сайдны юм уу сайд нь биш харин хэвлэлийн албаныхын дарга өгөхөд энэ одоо эргээд нийгэмд ямар реакц өгөх нь вэ гэдгийг бид нар харж байна. Тэгээд мэдээж одоо юу гэдэг юм тийм ээ энэ бол чимээгүй хүн өрөх юм бол тэр засаг өөрийнхөө бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд энэ бол одоо тийм ээ таатай гэдэг ч юм уу. Нөгөө талаар ямар нэг байдлаар эсэргүүцэл зөрчил гарч ирэх юм бол түүнийг одоо саармагжуулахад нэгдүгээр хүн бол өөрөө гарч ирээд за энийг бол ингэж шийдлээ гэдэг ч юм уу. Ийм байдлаар одоо намжаах гэх юм уу та зүгээр шууд утгаарлаад энд бол одоо хэрэгтэй. Тийм учраас мэдээллийн ажилтан гэдэг бол зүгээр нэг энэ зүгээр шууд утгаар нь битээ ойлгоорой зүгээр ямар нэгэн гал хамгаалагч биш юм. Энэ бол зүгээр эцсийн үндэ бол мэдээж одоо тодорхой байгууллага олон нийт хооронд бол зөрчил зөрөлдөөн байдаг. Энийг яаж зөв голчтойгоор явуулах вэ? Энэ мэдээлэлээ яаж онцтойгоор хөргөх вэ гэдэг л өөрөө одоо бидний нэгдүгээр асуудал. Энд бол мэдээллийн ажилтан бол одоо их чухал үүрэгтэй. Нөгөө талаар бол ер нь дарга мэдээллийн ажилтан хоёр бол их хамтрах ёстой. Өөрөөр хэлбэл бүх одоо инженеэр одоо тийм зөвлөмж байдаг л да. Бүх хурал уулзалтанд оролцох ёстой. Бүх баримт бичгийн үзэл санааг мэдж ойлгодог байх ёстой. Тэгжээж тийм ээ тэр бол одоо олон нийтэд хэвлэл мэдээллийнхэнд одоо зөв голчтой ойлголтыг бол хүргэнэ гэдэг нь бол одоо чухал юм. За дараа нь бол
ер нь төрийн байгууллагын за шүүхийн байгууллагын хувьд мэдээллийнх нь нэг онцлог тал нь юу вэ гэвэл ер нь мэдээллийн шинэлэг тал гэж бол одоо боломжгүй зүйл. Яагаад гэвэл энэ бол одоо жишээл шүүхийн хувьд бол одоо хууль дүрмж байдаг юм уу тогтоол шийдвэр бол ихэнх нь одоо хүмүүсийн ер нь одоо телевиз радиогаар ярьсан мэддэг нэгэнт одоо хөндөгдсөн ийм асуудал одоо байж байдаг. Тэгэхээр нэг өсөндөө сэтгүүл зүй бол яг энэ дээр амар юм л да. Өөрөөр хэлбэл бүх үйл явдал нь яг өнөөдөр болсон, сая болсон. Тийм учраас бол олон нийтийн сонирхол эрэлт хэрэгцээ бодиттой байдаг. Төрийн байгууллага хууль шүүхийн байгууллагын хувьд бол тийм шинэлэг тал гэдэг хэцүү юм. Гэхдээ энэ бол хэцүүгээд хаях зүйл биш. Аль болохоор тэр мэдээллийг яаж шинэлэг болгож одоо харуулах вэ? Яаж одоо олон нийтийн эрэлт сонирхолд нийцүүлэх вэ гэдг нь бол өөрөө одоо тийм ээ чухал зүйл юм. За ингээд энэ мэдээллийг одоо шинэлэг талыг зөв голчтой зүйлийг олоход бол ийм мэдээллийн багцыг өөртөө ер нь бий болох хэрэгтэй юм аа. Энэ байгууллагын хувьд ч мэдээллийн ажилтны хувьд ч за мөн одоо удирдлагын хувьд ч гэсэн тийм ээ ийм одоо мэдээллийн багц дээр одоо тулгуурлаж тийм ээ тэр одоо асуудлыг тодорхойлох тийм ээ боловсруулах ёстой. За мэдээлэл нь бол мэдээж одоо товч байх ёстой. Энгийн за тэгээд цаашлах юм бол одоо нэг агуулгын итгэл үнэмшилтэй за бас тодорхой хэмжээгээр бол тийм ээ сэтгэгдэл мэдрэмж догдлол одоо бий болох үйц ийм тийм ээ одоо байх ёстой. За хандлагын хувьд бол ер нь одоо олон нийтийн санаа бодлын одоо дэмжлэггүй үндэслээгүй бол одоо мэдээж олон нийтэд хүрч чадахгүй дүр төгс тийм ээ тийм эерэг таатай зохист харьцаа гэж бол одоо бий болж чадахгүй. Тийм учраас бол би ярианыхаа хэлсэн олон нийтийн эрхцэн ухамсар гэдэг зүйлийг одоо бий болгоход бол өнөөдрийн тийм ээ одоо бидний энэ яриад байгаа PR сэтгүүлчтэй харилцах ажлуудаа их чухлаа. Тэрний дэмжлэгийг бий болгож байгаа ийм ажил юм. За төрийн байгууллага хувь хүний аль нь ч тийм ээ тодорхой нэг чиглэл байр суурийг онцолж түүгээрээ олон нийтэд үнэлэгддэг. Өөрөлд бүх асуудал дээр бүх үзэл баримтлал дээр одоо тийм ээ олон нийтэд нөлөөлнө гэж байхгүй. Жишээлбэл одоо шүүхийн байгууллагын хувьд шинжилэл гэдэг тийм ээ энэ байр суурь энэ чиглэл жишээлбэл одоо нэгдүгээрт тавигдчих байт юм. Эсвэл шударга ёс ч гэдэг юм уу. Аль нэгийг л одоо эсвэл одоо юу ч байт юм. Олон нийтийн тийм ээ одоо эрх ашигт үйлчилсэн ч гэдэг юм уу. Тэгэхээр аль нэг одоо тэр байр суурь чиглэлээр л олон нийтэд танигдах хэрэгтэй. Жишээлбэл бид найз нөхдөө ч гэсэн одоо миний найз дорж гээл ингэхэд за тэр чинь нэлийн сэргэлэн нөхөр шүү гэж бид ярьдаг ш. Тэрнтэй адилхан PR-ийн ерөнхий тэр мэдээллийнхэн тэр огтлолцол гэх юм уу төвлөрөл нь бол яг нэг тодорхой тийм ээ тийм байр суурь асуудал дээр одоо сая оршиж байх хэрэгтэй юм аа гэж. За хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй сөргөлтөх нь өөрөө бол одоо мэдээж одоо тийм хүсмээр зүйл биш. За ер нь бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан дүүлэн шуугаан зөрчилт гэдэг юм уу ийм мэдээлэлтэй бас харин одоо түүний сэтгүүлчтэй зөрчилдөж буй дүр төсөөллөөр бол ингээд олон нийтэд ойлгогдоод байдаг. Тэгээ энэ дээр бол их томоохон албан тушаалтан эрх мэдэлтэн бол сэтгүүлчтэй мэтгэлцэхэд бол одоо байнга сөрөг тийм ээ ийм дүр зураг байдалтай. Ер нь тийм учраас сэтгүүлчтэй айлхаар одоо зөрчилдөхгүй байхыг л хүсэх ёстой. Тэгэхээр тэрний юу гэсэн үг вэ? Аялдан дагалдана гэсэн үг биш. Айлхаар ойлголцох, зөвшөлдсөх тэр одоо хүсэж байгаа мэдээллийн тайлбарлах, түрүүний эхэнд ярьсан тэр сэтгүүлчд юу хүсдэг вэ гэдэг тэр зөвлөмжийг л бид нар энд баримтлах юм бол тийм ээ энэ зөрчилдөөнөөс одоо гарч болно. Тэгэхээр сэтгүүлчтэй зөрчилдөхөд сэтгүүлчтэй хамгаалдаг одоо нэг юм бичигтэйг одоо хууль байна. Тэгээ энэ зүйлийг бол бид бас бодолцох хэрэгтэй. Гэхдээ би энэ дээр бол сэтгүүлчтэй одоо сайн харьцаарай, хайр зарлаарай гэдэг утгаар ярьж байгаа биш. Хамгийн гол нь бол бидний ажил бол нэг юм тийм ээ. Одоо мэдээллийг их сурвалжиж байгаа төрийн байгууллагын зорилго, сэтгүүлчийн зорилго хоёр бол нэг юм аа. Тэр огтлол дээр бид харах хэрэгтэй. За мэдээж чимээгүй байж одоо бас болохгүй тийм ээ. Ямар нэгэн дүүлэн шуугаантай, хариул зөрчилтэй асуудал дээр зайлсхийгээ дуугаа байх нь бол одоо тийм чимээгүй тийм ээ. Удаан ийм уналтаа гэж ингэж томьёолж байгаа юм. Тийм учраас бол аливаа зүйлээс тийм ээ одоо бас
зугтах биш тийм ээ. Тэр зүйлийг илүү одоо их тодорхой онцтой болох хэрэгтэй юм аа. За ингээд би ярианыхаа төгсгөл зүгээр ер нь одоо ийм төрийн байгууллагын PR-ийн хувьд нэг ийм ямар онцлог байдгийг бол тэгэхээр бол одоо ер нь алдаа зөрчил тийм ээ хил найруулгын зохист ус гэм бол хүчнийхэнд одоо нэг аюулгүй байдаг. Цэрэг армийнхны хувьд бол алдаа хийх нь олон нийтэд тийм ч их шүүмжил дагуулдгүй нэг юм сонин онцлог байгаа. За эдийн засгийн эхний хувьд бол одоо ер нь бол одоо яриа хөөрөө тийм ойлгомжгүй байх нь бол одоо байдаг энгийн л зүйл гэж ингэж үздэг. За нийгмийн бодлого нийгмийн байгууллагын хувьд болохоор одоо тэр зүйлийг хэрэгжүүлэхгүй ч гэсэн ярьж л байх юм бол олон нийт бас эргээр хүлээж авдаг. Тэгэхээр ийм нэг тэр мэрэгжлийн байгууллагуудын тийм онцлог байна. Тэгэхээр энэ дээр бол би юу гэж хэлэх вэ? Шүүхийн хуулийнхны хувьд ч гэсэн бас өөрийн гэсэн тийм ээ тийм одоо онцлог байдаг. Өөрөөр хэлбэл одоо зөв миний бодлоор бол яг ийм байдлаар томьёолох юм бол шүүхийн тогтолцооны хувьд бол хүмүүс бол илүү их тийм итгэхийг хүсдэг, ойлгохыг хүсдэг, хүлээн зөвшөөрөхийг хүсдэг ийм одоо хандлага бий. Ягаад гэвэл монголчуудын менталитет зан сэтгхүүд бол төрийг дээдлэх, төрөөн одоо шүтэх ийм одоо хандлага байдаг. Тэгэхээр энэ одоо үндэсний ухамсарын одоо энэ боломж нөхцөл бол өнөөгийн тийм ээ шүүхийн байгууллагын PR-ийн мэдээлэл харилцааны хувьд бол их одоо боломжтой ийм өгөгдөл юм аа гэдгийг одоо энэ ярианыхаа эцэст хэлье. Ингээд та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.